За хай хөөрхнүүдээ. Юу яцгаандаа? За Franglish Man гэдэг YouTube хуудаснаас мань та бүхэнд өнгөө хүргэж байгаа англи хэлний A2 level-ийн хичээлүүд маань ийхүү өндөрлөж байна. Заадлаад A2 буюу суурьтай анхааштай хэдүүлээ үзээд дуусчихсан. Суураа бүр ингээд зузаатгаад нэлийн суурьтай болчихсон байгаа. За энэ 12 хичээлийг үзснээрээ бид нэр англи 16 цагаас 4-ийг нь тэгээд маш их ашиглагддаг дөрмүүдийг үзсэн байгаа. Би яаж хувирдаг вэ? Өнгөрсөн цаг дээр яадаг вэ? Би going to гэж юу вэ? Юмнуудыг яаж харьцуулах вэ? Preposition буюу өгтөр гэж юу вэ? Гэх жишээний дөрмүүдийг үзсэн. Тэгээд өнгөрсөн одоо ирээдүйд цагт өөрийгөө илэрхийлж сурсан. За гэхдээ би бодлоо л тоо. Видео үзэл нэг 10 минутын видео үзээд сурчдаг бол тэгтээ гоё л юм л та. Тэгтээ бас жоохон практис хэрэгтэй болоо гэж бодоод Franglish Man гэд Facebook хуудсан дээр өдрийн үтсэн 10-аас 15 минутын хичээлтэй жоох холбоотой тест болон жижигхэн тийм унших ажлуудыг тэр пэйж дээр оруулж өгөхөр болж байгаа. Яаж ч ингэж орхичиж чадахгүй байхгүй юу? Жоохон чанартай мийг сурцсан жоохон ч гэсэн тийм practice text ажиллуулах юм ч юм уу цэжлэх үгнүүдийн нэхгүй бол яг би гэх хүмүүс зөвхөн ингэ үзэл ингэ сурцсан гэж жаахан итгэхгүй байна. Тэгэхээр өдөрт 15 минут үзээд одоо жоохон хүч чадал тий ингээд effort гаргаж байгаагаа илүү гоё баттай болгохын тулд 15 минутын хичээлээ үзлээ, пэйж рүүгээ орлоо. Жижигхэн хөөрхөн дасгал байгаа нэг цаг авахгүй 10-аас 15 минут л авна. За тэрийг хийгээд яваарай гэж зөвлөе. Үтсэн бүх хичээлүүдийн чинь тестийг оруулъя. Тэгээд мэдээж A2 plus буюу зүгээр энгийн суурьтай анхан шат биш анхан дунд шатны хичээл одоо орж эхлэв штэ. За тэндээсээ ч гэсэндээ шууд анханасаа тэгээд хийгээд эхлэрэй гэж хэлмээр байна. За бид нар үзэх хичээлүүдээ ал үзсэн. Та нар дахид заахам энэ левел дээр бол байхгүй. За тэгэхээр мэдээж тавтлах хичээлтэй орцгоё. За би өгүүлбэрийг уншина. Та бүхэн маань ямар цаг дээр байна вэ гэдгийг бодохоос гадна юу гэж хэлж байна вэ гэдгийг бодоорой. За. We go to the cinema. We are going to the cinema. We went to the cinema. We will go to the cinema. We are going to go to the cinema. За ойлгомжтой ах тий. За дараагийн утсан дээр багш нь яг ижлэгэн жишээн дээр тайлбарлаад. За play piano гэдэг жишээ авсан. За нэгдүгээрт нь present simple цаг байна. I play piano. Би төгөлдрөөр тоглодог. I don't play piano. Би төгөлдрөөр тоглодоггүй. Okay. Хоёрт нь present continuous. I am playing piano. Би төгөлдрөөр тоглож байна. I'm not playing piano. Би төгөлдрөөр тоглоогүй байна. Гуравт нь past simple. I played piano. Би төгөлдрөөр тоглосон. I didn't play piano. Би төгөлдрөөр тоглоогүй. I will play piano. I won't play piano. Би төгөлдрөөр тоглоно. Би төгөлдрөөр тоглохгүй. I'm going to play piano. Би төгөлдрөөр тоглох гэж байгаа. Тоглох төлөвлөгөөтэй байгаа. I'm not going to play piano. Би төгөлдрөөр тоглох төлөвлөгөөгүй байгаа. Тэгээ ерөөхдөө хамгийн чухал үтсэн хичээлүүд маань мэдээж эднэр байгаа. За нэг өгүүлбэрийг олон янзаар хэлэхэд утгыг ойлгож чадчихэв нү? Чи өөрөө тэгмээр байна, тэгэх гэж байгаа, тэгэхэр төлөвлөсөн гэж хэлэхээр бол энэ дөрмөдөө ашиглаж чадчихвэл well done. Good job. За мэдээж унших хичээл оруулсан байгаа. За амархан үгнүүд оруулсан болохоор орчуулж өгөх шаардлагагүй гэж бодож байна. Гэхдээ 90-с дээш хувийн баттай ойлгож ивэл энэ левлийн хичээлүүдийг үзснээрээ таны гүйцэтгэл хангалттай сайн гэсэн үг. Окей. За дахиад нэг юм нэмээд хэлчихье.
би тийм амар perfect тийм accentтэй хүн биш. Миний тийм амар тийм American accent надад байхгүй. Гэтэ би өөрхөн accent-наас санаа зовдгоо, хитрхи худлаа фейклэх гэж хичээдэггүй. Надад миний тийм unique тийм accent гоё, хангалттай гоё гэдэг чи. За тэгэхээр наа бити шүмжлээрэй please. За Tom works at a bank as a manager. He is 29 years old and handsome guy. He starts work every day at 8 a.m. to 5 p.m. He lives very close to the bank. He walks to work every day. His brother and sister also work at the bank, but they do not live close to the bank. They drive cars to work. They start work at 9 a.m. In the bank, he helps all the workers and tells them what to do. He likes his job. He is also very good at his job. Many customers like Tom, and they say hello to him when they come to the bank. Tom likes to talk to the customers and make them feel happy. Tom is older than his brother Mike, but much shorter than him. Every day, Mike wakes up early and eats breakfast. He usually drinks coffee, but today he's drinking tea because he is trying something new. After breakfast, he goes to work. He is staying at his brother's house for a few days to take care of his dog these days. Yesterday, he walked to work because it was sunny, but today he is taking the bus because it's raining. At work, Mike helps his colleagues with their projects. He enjoys his job, but sometimes it can be stressful. Tomorrow, Tom and Mike will visit his parents in the countryside. They always cook a big meal when they visit, and they know it will taste amazing. Tom and Mike plan to stay there for the weekend, and they will relax and enjoy their time with their parents. Okay. За сонсоод ч юм уу уншаад 90-с дээш хувьтай ойлгосон байх гэж найдаж байна. Мэдээж анхан дуншаад буюу A2 plus level маань удахгүй орж эхэлнэ. Facebook пэйжээ дагаад тасгалуудаа бас хийгээд яваарай. За ингээд 12 хичээлээ бүгднийг үзэж дуусгасан хөөрхнүүдтэй мэдээж congratulations. Yay!